Бурхныг таньж мэдэх боломжтой юу? Бурхан гэж хэн бэ? Юу вэ? Хинду болон буддын шашны ойлголтоор туйлын бодит байдал бол хязгааргүй байдал болохоос бодгол биш юм. Грек Ромын бурхад харин хувь бодгол боловч хязгааргүй биш юм. Харин Библиэд Бурхныг хязгааргүй бөгөөд хувь бодгол гэж дүрсэлдэг. Бид Бурхныг хязгааргүй гэж хэлэхдээ Бурхан бол мөнх юм. Түүнд орчлын эхлэл гэж байхгүй, мөн төгсгөлгүй юм. Тэр цаг хугацаа болон орон зайнаас цаагуур бөгөөд харин ч цаг хугацаа орон зайг бүтээж бий болгосон. Тэр физик бий буюу материал биш юм. Харин тэр хязгааргүй, бүтээгдээгүй оюун ухаан бөгөөд хязгааргүй хүч чадалтай. Бурхан хязгааргүй бас бодгол. Түүнд сэтгэл хөдлөл, оюун ухаан, хүсэл, ёс зүй гэж бий. Эдгээр нь хувь бодголд байх чухал мөн чанарууд юм. Эдгээр нь Бурханд хязгааргүй хэмжээгээр байдаг. Жишээ нь Бурхан бүхнийг мэдгч юм. Тэр бүх үнэн, бүх фактуудыг мэднэ. Тэр мөн ёс зүйн хувьд төгс юм. Түүнд муу ёрийн алив толб байхгүй бөгөөд харин ч тэр өөрөө ёс суртахууны сайн сайхны гол үндэс стандарт нь юм. Энэ хязгааргүй бодгол Бурхан болон та хоёрын хооронд ямар холбоо байж болох вэ? Дараах дөрвөн үннийг харцгаая. Бурхан танд хайртай. Тэр таныг өөрийгөө ховчлон мэдүүлэхийн тулд бүтээсэн. Хязгааргүйгээр, мөн нөхцөлгүйгээр хайрлах нь Бурханы мөн чанар юм. Хайр гэдэг хайрлагдаж буй зүйлдээ хамгийн сайн сайхныг хүсдэг болохоор Бурхан танд хамгийн сайн сайхныг хүсдэг. Тэрхүү сайн сайхан нь Бурхан өөрөө юм. Тиймээс тэр таныг өөртөө нь ховчилсан харилцаатай байгаасаа гэж хүсдэг. Үнэн дээр энэ бол таны оршин тогтнолын утга учир юм. Гэхдээ тэнд нэг асуудал бий. Хүн гэм нүгэлтэй бөгөөд Бурханаас салгагдсан. Библи бидний энэхүү асуудлыг ингэж дүрсэлсэн байдаг. Дэлхий бүтээгдсэн цагаас эхлэн хүмүүс газар тэнгэрийг харсан. Бурханы бүтээсэн зүйлсийг хараад тэд түүний үл үзэгдэх чанарыг, мөн хүчийг, тэнгэрлэг мөн чанарыг тодорхой мэдсэн. Тиймээс тэдэнд Бурханыг мэдэхгүй гэх шалтгаан байхгүй юм. Тэд Бурханыг мэдсэн. Гэхдээ тэд түүнд талархал хүндэтгэл өргөөгүй. Улмаар тэд Бурханы тухай янз бүрийн мунхаг санаануудыг зохиосон. Үүний үр дүнд тэдний оюун ухаан харанхуй болж самуурсан. Бид бүгд буруу зүйл хийснээ мэддэг. Энэ нь зүгээр л буруутай гэсэн мэдрэмж биш. Харин бодитоор буруутай юм. Бурхан ёс зүйн хувьд төгс болохоор гэм нүгэлт хүмүүс түүнд ойртож чадахгүй. Тиймээс Бурхан мухардалд орсон. Бурхан шудрагтул түүний шудраг байдал хэрэгжих ёстой. Энэ нь бидний хувьд үгэл гэсэн үг. Гэхдээ тэр мөн хайр болохоор тэр биднийг инэрэн өрөвддөг. Тэр биднийг өөртөө эвлэрээсэ гэж хүсдэг. Бурханы гаргалгаа бол Есүс Христ юм. Бурхан гайхамшигтайгаар хүний түүхэнд нэвтрэн орж ирсэн. Хэдийгээр Бурхан байсан боловч Есүс Христ бүх талаараа бидэнтэй адилхан хүн байсан. Гэхдээ тэр гэм нүгэлгүй байсан. Тэр төгс амьдралаар амьдарсан. Тиймээс тэр өөрийнхөө гэм нүглийн төлөөс төлөх шаардлагагүй байсан. Харин тэр өөрийн хүслээр бидний өмнөөс үхэхээр шийдсэн. Бидний хийсэн нүглийн төлөөс болох үхлийн ялыг тэр ийхүү төлсөн юм. Загалмай дээр түүхэнд байж болох хамгийн том шилжүүлэг хийгдсэн юм. Миний нүгэл Христэд тохирогдсон. Тэр миний өмнөөс үхлийн ялыг үүрсэн. Харин оронд нь Христийн зөвхт байдал, ёс зүйн төгс байдал бидний дээр өгөгдсөн. Тэгээд Есүс үхээд амьлахдаа тэр гэм нүгэл үхэл тамийн хүчийг үрд нураасан юм. Ингэж Бурхан тантай харилцах харилцаагаа сэргээхээр Тэнгэр газрыг хөдлөсөн юм. Одоо таны ээлж. Бид Христийг өөрийн аврагч эзэн хэмээн хувьчлан хүлээн авах ёстой.
Алив зүйлийн тухайд итгэх, алив зүйлд итгэх хоёрын хооронд ялгаа бий. Эдгээр фактууд үнэн гэдэгт итгэх нь хангалттай биш. Харин дараагийн алхам болох Есүс Христэд итгэх алхмыг хийх хэрэгтэй. Энэ нь өөрийн амьдралыг аврагч эзэнд даатгана гэсэн үг юм. Бид Бурхны өршөөлийг хүртэх үз хангалттай сайн байж чадахгүй. Бидний хийж чадах зүйл бол өөрийгөө аварч чадахгүй гэм нүгэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрч Бурхны өмнө даруугаар очих юм. Улмаар Христийн дотор өгч буй Бурхны үйлчлэлийг талархалтайгаар хүлээн авах юм. Бурхан таны амьдралыг өөрчлөн таныг ямар хүн байх ёстой тийм хүн болгохыг хүсэж байна. Үүнд Есүсийг аврагчаа хэмээн даган дуурайх багтана. Бурхныг таньж мэдхийг өөрийн амьдралдаа хэрэгжүүлэх нь боломжтой. Ямар нэгэн зүйл таны зам дээр саад хийхийг та зөвшөөрөх гэж юу? Яг одоо тэр танд Есүс Христийн дотор уучлал болон шинэ амьдралыг өгөхдөө бэлэн байна. Та үүнийг нь хүлээн авахтаа бэлэн байна уу? Хэрв тийм бол та надтай хамт залбираарай. Бурхан, миний хийсэн бүх зүйлийг та уучлаач. Би гэм нүглээсээ эргэж цор ганц найдвар болсон тань руу ирж байна. Би таныг миний амьдралын аврагч бас эзэн хэмээн урьж байна. Би таних. Та намайг сүнсээрээ дүүргэж Есүс Христийн дотор шинэ амьдралаар амьдрах хүчийг өгөөч. Амен.